За чигтэрээс одоо бүтээн байгуулалттай холбоотой бас нэг томоохон шийдвэр гарсан байгаа. За энэ бол эгийн голын усан цахилгаан станцын урьдчилсан шатны дэд үтсийг концессийн гэрээр барих талаар одоо гэр байгуулах эрхийг хөрөнгө оруулалтын газарт олгосон юм шийдвэр байлаа. За бүгд найрамд Хятад улсын одоо хөнгөлөлтөө зээлэр 827 сая Америк долларын хөнгөлөлтөө зээлэр эгийн голын усан цахилгаан станцыг барих шийдвэр гарсан. За энэ станц бол нийтдээ 315 мегаваттын хүчин чадалтай, жилдээ 660 сая киловатт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай ийм томоохон станц байгаа. За энэ станцын одоо нэг онцлог бол усан цахилгаан станц бол цахилгааны одоо орчин хүчний тохиргоо хийхдээ бол их өндөр үр дүнтэй байдаг ийм туршлага байдаг. За дээр нь одоо яг энэ станцыг барьсан дараагаар бол 5.7 тэрбум метр куб эзлэгүнтэй одоо асар том цэвэр усны усан сан бий болно гэж ингэж тооцоолж байгаа. За энэ усан сан бол Монгол улсын одоо байгаль цагаард бас эерэг нөлөө үзүүлнэ гэж ингэж зарим судлаачид үздэг. За ингээд энэ томоохон бүтээн байгуулалтын урьдчилсан шатны дэд үтсэд юу ордог гэхээр одоо цахилгаан дүнжүүл хагарын шугам байгаа, дэд станц, зам гүүрүүд байгаа. Тэгэхээр энэ барилгын ажлыг Монгол улсын засгийн газар одоо өөрөө барих үүрэг хүлээсэн дагуу концессийн уралдаан зарласан. За ингээд энэ 98 сая Америк долларын өртөгтэй ажлыг хийх хөрөнгө оруулалтын газрын урилгад бол олон компани оролцсноо шалгаруулалт хийгээд China Group гэдэг одоо томоохон компанийг бол шалгаруулсан байна. За энэ компани бол олон улсын үнэлгээгээр бол дэлхийн ихний 50-д ордог. Нөгөө талаасаа бол усан цахилгаан станц, зам гүүр, далан барих талдаа их туршлагатай ийм компани гэж тайлбарт ордсон байгаа. Өөрөөр хэлэх юм бол дэлхийд одоо суурилсан хүчин чадлаараа нэгд ордог хамгийн том усан цахилгаан станцын барилгын 70 гаруй хоёуг энэ компани гүйцэтгэсэн ийм туршлагатай компани юм байна. За ингээд энэ дэд үтсийн ажлыг бол 13 сарын дотор гүйцэтгэнэ гэж гэрээнд тусгасан байгаа. За энд бол нийтдээ 500 гаруй одоо ажиллах хүчин бий болж ажиллана. За үүний 3.1 нь бол Монголын аж ахуй нэгжүүд, Монгол улсын иргэд одоо ажиллах болцоотой гэж үзэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол 500 гаруй ажиллахад 170 хүн монголчууд ажилласан заамын туслан гүйцэтгэх компаниуд энэ ажилд оролцсноо гэж. За ингээд энэ хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах эрхийг концессийн гэрээ одоо барих шилжүүлэх нөхцлөөр хийх нь концессийн гэрээ байгуулах эрхийг хөрөнгө оруулалтын газар даалгаж аж үйлдвэрийн сайд одоо хууль тогтоомжийн дагуу энэ гэрээний гүйцэтгэл хяналт тавихыг бол засгийн газрын тогтоолд дурдсан. За дээр нь мөн энэ томоохон бүтцтэй бүтээн байгуулалттай холбоотой одоо холбогдох үйл ажиллагаар холбогдох сайдууд байгаа. Эрчим хүчний сайд, зам тээврийн сайд, хөдөлмөрийн сайд нарт бол одоо энэ үйл ажиллагаа дэмжиж ажиллахыг бол тогтоолд дурдсан. Өмнө энд бол Булган болон Орхон аймгийн засаг дарга нар мөн орж байгаа. Яагаад гэвэл энэ хоёр аймгийн нутгийг дамжиж үл энэ цахилгаан станц баригдах юм байдалтай байгаа.